За та бүгдийн өдрийн мэндийг ирээ. Биднээсийн хөрөнгө оруулсан Smart Trade Coin болон бот маань 12 сарын 10-нд хатуу салаалтанд орно гэж биднээс мэдээлэл тавьжулсан байгаа. Ингэснээр 12 сарын 10-нд бол 2 токен үүсчихэж байгаа. Нэг нь Trade token, нэг нь Hybrid token. Hybrid token бол доллар 22 центийн ханштай бирж дээр гарахын мэдээлэл өгдөг. За бид бол энэ крипто зах зээл дээр оролцохдоо ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчлэгээтэй төслийг бол маш их сонирхож ийшээ хөрөнгө оруулдаг, бас токенуудыг авч шаардлагатай үед зардаг, арилжаа гэдэг ийм бас ажиллагаа явуулдаг байгаа шүү. За энэ бүтээгдэхүүнтэй крипто төсөл гэж юу яриад байна гэдэг та нарт тэгж бодож магадгүй. За энэ дээр нэг жишээ үзүүлье. Үүний нэг нь бол энэ Brave browser. За бид өмнө нь бол Google Chrome, Mozilla гэдгүйсийг ашиглаж байсан. Тэгэхэд бол энэ мэдээлэл авах гэдэг ингээд интернет рүү ороход маш их хэрэгтэй мэдээллүүд гарч ирээд тэр болгоныг чагтан дээр нь дарж унтрах ийм цаг алдсан үйл ажиллагаа явуулдаг байсан. За энэ Brave browser-ыг суулгаснаас хойш тэрийг бол ингээд байхгүй болсон. Одоо жишээ нь суулгаснаас хойш би 17 цаг хэмнэсэн баг жишээлээ маш их ийм сая 227 мянган трекер эцэдэг блоклцсон баг жишээтэй ингээд 3.4 гигабайтын багтаамжтай би одоо багтаамжтай санамжийг бол хадгалж юм уу одоо юу гэдэг хэмэлсэн ийм үзүүлэлттэй байгаа. Ингээд энэ Brave browser зах зээл дээр бол basic attention token гэсэн. За энэ бол өөрөө бүтээгдэхүүн. Яагаад тэгэхээр энэ төсөл бол хүний хэрэгцээ хангасан браузер гаргасан байна. Браузер гаргахаас хажуугаар basic attention token-ыг бол бирж дээр гаргасан байна. За энэ дээр CoinGecko дээр бүгдээр харъя. Basic attention token өнөөдрийн хашин 0.3 центтэй байна. Хамгийн дээд хашин бол $1 хавцаа хүрж исэн. 18 оны 1 сарын 9-нд $1 хавцаа хүрчихсэн. $0.95. Хамгийн доод хашин бол 17 оны 7 сарын 16-нд 7 цент хүрчихсэн. Гэсэн хэдий ч энэ бол өөрөө бүтээгдэхүүнтэй учраас хашин одоо маш бага харьцангуй дэшээ ташаа хэлбэлцдэг, үнэ алддаггүй гэж ойлгох болох ийм зүйл байна шүү. Тийм учраас бид энэ Smart Trade Coin руу хөрөнгө оруулсан байгаа. Ингээд оруулснаар бидэнд ямар ашигтай байдал үүссэн гэхээр за биткойн аваад биднээс криптод хөрөнгө оруулсан, эфирм аваад оруулсан зүгээр хадгалж байхаар болтонд хийчихлээр биднээсийн өмнөөс одоо хин л оюун ухаан гэдэг шиг бот маань өдөр цаг тутам 5-аас 13-15% одоо ашигтай биднээсийн хөрөнгөийг өсгөж өгöd. За ажиллаа хийжсэн ч бай, гадуур зугаалж исэн ч бай, гэр орондоо байж исэн ч бай, сургуулаа явж исэн ч бай 24 цагийн турш бүтэн цаг өдөр алгасахгүй ашигтайгаар бирж хоорондын ханшны зөрүүн дээр арилжаа хийж биднээсийн хөрөнгийг өсгөдөг гэж ойлгож байна. За тийм учраас энэ нэгдүгээр маш их давуу талтай төсөл гэж харж байгаа. Бид бусад төслүүдээс илүү бүтээгдэхүүнтэй учраас энэ дээр хөрөнгө оруулж бол цаашдаа үнцэн өснө гэсэн нэг ойлголттой байгаа даа. Бид хэрвээ ийшээ хөрөнгө оруулаагүй ингээд өөрсдөө арилжаа хийжсэн бол яах вэ гэдэг ингээд харъя. Одоо энэ Binance бирж байна. Биднээс Binance биржээс за жишээ нь банк арилжаа хийхэд бол ашигтай ажиллаад байдгүй. За энэ жишээ нь 26 бол $5, $13 алдсан баг жишээтэй Binance бирж дээр. За Binance биржийн бүх энэ тайлбарыг тавьвал маш их цаг орно. За Bybit бирж дээр биднээс ийм арилжаа хийсэн чинь одоо энэ $35 алдагдал үлдсэн. За энэ 28-нд 10,905-аар хаагдаад биднээс зах зээл рүү орсон ханшууд 10,486. За энийг яасан гэхээр биднээс энэ 25 хавцаа за энэ дээр юм дээр сайн хандна түүх дээр нь 25 хавцаа шорт арилжаанд орсон байна. За энэ багш байна. Ингээд лимитээр орсон, маркетээр орсон ингээд 10,268, 10,405 гэхээр 10,500 хавцаа ингээд шорт арилжаанд орсон. 24, 25 хавтын гээд 10,600, 500 хавт ингээд шорт унах гэсэн арилжаанд оронгууд энэ 28-нд
зах зээлийн ханш маань дээш өсөөд баг 10,958 хүрсэн байна. Ингээд биднээсийн liquidation price нь энэ 10,905 дээр ирээд ингээд алдагдaltaй арилжаа гэдээ гарчиж байгаа. Энэ болгон дээр биднээс байнга хянах, харах, арилж байгаа одоо удирдах юм шаардлагатай болдог. Тэгэхээр энэ арилжааны анхан шатны мэдлэгтэй, өндөр мэдлэгтэй хүмүүс хүртэл өндөрлөлтөй учир энэ смарт бот мөн нэрээ илүү ашигтай юм болов гэсэн хэд бодолтой байгаа. За ингээд салаалт болдог гэж би ярьлаа. За энэ салаалт ямар учиртай юм бэ гэхээр биткойн хөрдлөөр маш их салаалтанд орсон гэдэг. За энэ зургийг та бүхэнд харуулъя. Биткойн форум дээр хийж байгаа. 2009 оны 1 сарын 3-нд бол Genesis блок үүссэн. Үүнээс хойш ингээд Bitcoin X, Bitcoin Unlimited, Bitcoin Classic, Bitcoin Cash, Bitcoin Gold гэх маш их coin салаас. Одоогоор бараг 150 салаалт үүссэн байна. Хатуу болон зөөлөн салаалт биткойноос салаалцсан гэсэн. Биткойны алгоритмоос салаалсан байна гэсэн. За үнэтэй ижилхэн манай Smart Trade coin маань салаалтанд орж байгаа. За энэ дээр хамгийн гайгүй одоо олон нийтэд мэдэгддэг салаалтын нэг нь бол Bitcoin Cash. За энэ Bitcoin Cash. За Bitcoin салаалаад ямар ханш үржсэн бүгдээр ингээд наривчлаад харъя. За одоогоор бол 227 доллар байна. За бүх цаг хугацааных нь график ингээд хараад үзье. За хамгийн дээд ханш нь энэ баг хэд хүрч байна? 3800 хавцаа өрсөн. За энэ хамгийн дээд ханш нь бол 3785 доллар хүрсэн. 17 оны 12 сарын 20-нд. За хамгийн доод ханш нь 76 доллар 18 оны 12 сарын 16-нд хүрчихсэн. За одоогоор 227 доллартай тэнцүү. Тэгэхээр энэ биткойн салаалхад бол бидэнд хэдэн биткойн гэсэн яг тийм хэмжээний биткойн кэшийг бол үнэгүй биднээс таасан болгож ирсэн. Яг үнэтэй ижилхнээр одоо манай Smart Trade токен маань би дансандаа 10,000 ч юм уу 20,000 токентой байх юм бол яг тийм хэмжээний хабрид токеныг үнэгүй болгоно гэсэн. За энэ ямар ханштай байна та бүгд харъя. За энэ hard fork болохоос өмнө компани зүгээс маш их хямдралтайгаар TED токеныг авах боломжийг бидэнд олгож байгаа. За энэ боломж бол одоо нэг өдөр 16 цаг буюу нэгний өглөөний 8 цаг таагдана. За түүнээс өмнө та авах юм бол 5,000 TED токеныг 1100 доллараар авч болох юм байна. За энэ 10,000 токеныг 2,100 доллараар авч болно. 20,000 токеныг 3,990 доллараар авах болцоотой байна. За яг өөрийнх нь одоо ханш бол трейд coin доллар 83 цент байгаа. За тийм учраас та бүгд энэ hard fork гэж юу хатуу салаалт, зөөлөн салаалт гэдэг энэ талаар бас тодорхой мэдээллийг аваад уншаарай. За энэ яриад байгаа Smart Trade bot ашигтай юу гэдгийг сайн судлаарай. За энэ судалгаас гадна бас манай энэ мэдээллийг өгч Bitcoin Cash бол биткойны салаалтын хамгийн одоо олон нийтэд түгээмэл мэдэгддэг ийм Bitcoin Cash гэдэг токен үүссэн учраас энэ дэлхийн мэдээллийг бас энэ Telegram чатн дээр ингээд бичсэн байгаа. Энэ мэдээллийг та нарын YouTube-ийн бичлэгийн доор байгаа хаягаар аваад үзэх юм боломжтой байгаа шүү. За ингээд та бүгдэд анхаарал тавьсан баярлалаа. Асуух зүйлүүд биднээс энэ Facebook хаяг, YouTube хаяг гэднээс холбогдоод мэдээлэл авах юм боломжтой байгаа шүү. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.